Дэлхийн хэмжээнд өрхийн үйлдвэрлэл жижиг дунд бизнес эрхлэгчид жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан бид үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуй нэгжүүдээ төмөн олонд алдаршуулах зорилгоор төв нутгийн баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарыг бэлтгэн хүргэж байна. Хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс хангах, бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэгч аймаг болох томоохон зорилтыг дэвшүүлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулах салбарыг газар зүйн байрлал, дэд бүтц, түүхийн эдийн нөөц, орон нутгийн давуу талуудтай уялдуулан хөгжүүлэх чиглэлээ тодорхойлон хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа лээ. Аймгаас боловсруулах салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор баялаг бүтээгчид, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тусгай сонгууд арилжааны банкар дамжуулан 379 төсөлд 50.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа юм а. Өнөөдрийн байдлаар Төв аймагт хөнгөн болон хүнсний 263 үйлдвэр цех, анхан шатны 971 хоршоо, 383 цэгт ахуйн үйлчилгээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг нь Хагаан Пэшин аудитор компани юм а. Зуумад цөмөнд үйл ажиллагаа явуулж байгаа Хагаан Пэшин аудитор компани 2024 онд байгуулагдсан. Анх байгууллагахдаа ажлын хувцсны үйлдвэрлэл явуулж байсан бол одоо бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, аяллаа хувцас дээл урлаж, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд нийлүүлж байна. Орон нутагтаа 8 ажлын байр шинээр бий болгожээ. За Хагаан Пэшин аудитор компани маань 2024 онд анх нэг хүний нийгмийн татвар төлөөд нэг ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлсэн. Ахлаад ажлын хувцас ойдог байж байгаа зүйлдээ сарлагын хөөрн дотортой аяллаа хувцас дээл мэтчлэн хувцснууд ойж эхэлсэн байгаа. Одоо бол ингээд нэг 8 хүний ажлын байр бэлдээд нийгмийн давтал төлөөд ингээд ойж байгаа нэр төрлөө олшруулад явж байна. За ангийнхаа охинтой 10 жилийн ангийнхаа охинтой нийлж ийм оюутлын салбарт ийм цагаат хөтөлбөрийг дэмжиж энэ Төв аймагт ажлын байр бий болгоё гэдгийг бол ангийнхаа охинтой нийлж түүний нөхөртэй ингээд гурлаа нийлж ярьж хөрч ингээд бий болгосон. Төв аймагтаа бас нэг ажлын байр бий болгоё. Би бол 20 жил баг оюутан хийсэн. Тэгээд дандаа хотод л хийжсэн болохоос Төв аймагтаа хийж байгаагүй. Тэгээд Төв аймагтаа таньдаг найз нөхдөдөө нийлээд ингээд оюутлын цех байгуулад энэ цагаан алт хөтөлбөрийг бас Төв аймагтаа хөгжүүлээ гэдэг бодлоор энэ оюутлын цехыг нээсэн. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй цагаан алт үндэсний хөтөлбөр Төв аймагаас баримталж буй үйлдвэрлэгч аймаг болох зорилтыг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа тус хамт олон сарлагын хөвөр, хоньны ноосоор дээл хувцас үйлдвэрлэж Хагаан брендийг хөгжүүлж эхлэв байна. Манай компани Монгол Улсын засгийн газраас зохион байгуулсан нөгөө цагаан алт хөтөлбөрийг дэмжих зорилгоор түнд нэгдэн одоо ингээд сарлагын хөвөрн болон хоньны ноосны дотортой дээл болон күртэг гаргаж байгаа, аяллаа күртэг гаргаж байгаа. Аяллаа күртэг маань одоогийн байдлаар туршилтанд явагдсан байгаа. Дээл нь бол хөдөө гадааны улсууд тэгээд аялалд явж байгаа улсууд маань айгүй тийм сонирхож хоньны ноосон сарлагын хөвөрн гэдэг дотортой учраас нэмгэн хэрнээ дулаахан гэдэг хөнгөө учраас тий гол брэнд болгон тий Хагаан Пэшинийхаа гол брэнд болгон хөгжүүлж байна. Тэгээд улам олон нэр төрлийг нь олшруулахын төлөө явж байна. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн чухал зүйл нь тогтвортой ажлын байр, хамт олоныг бүрдүүлэх байдаг. Хагаан Пэшин аудитор компани ажилчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, өдөр тутам тулгарх бэрхшээлийг ажирлгүй үйлдвэрлэлээ явуулсаар байгаа юм а. Аймагч одоо эдийн засаг байгаа. Тэгээд манайх нөгөө ойж байгаа бүтээгдэхүүн, тэгээд ажилчдынхаа цалин мөнгө, урамшуул одоо юу гэдгийг хоол хүнс, нийгмийн байдал гэдэг аль аль талаараа давуу байж хүмүүсээ ажилтай орлоготой байхын төлөө байдаг. Тий. Хотоос бид нар ажиллаа зөөдөг. Тэгээд заримдаа бензин тусгүй болох үе байна. Заримдаа хин хаашаа ажиллаа зөөх үү? Яах вэ? Наашаа цаашаа гэдэг нөгөө Улаанбаатараас ажиллаа. Манай нэг төв цэгч Улаанбаатарт байдаг шүү дээ. Улаанбаатараас ажиллаа зөөн. Эндээс буцаага тушаан, цаг хугацаа. Тэгээд бензин тас одоо сүүлдээ бензин тас нь олдохгүй. Хин явах уу? Би явах уу? Чи явах уу? Болоод бас хүмүүсийн цалин таг тухайд нь өгч хийсэн гэсэн гэдэг. Янз янзын бэрхшээл байна. Тэгээд бүгдийн даван туулаад явж тань та.
Альва үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаа явуулахад зах зээл хэмээх томоохон шалгуурт ордог. Тус компанийн хамт олон хэрэглэгчийн хүсэлтээр үндэслэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд захиалагчдын дийлэнх нь Улаанбаатар хотоос захиалдаг. Аймагт зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаануудад тогтмол оролцдог болсноор аймгийн хэрэглэгчдэд танигдаж эхэлжээ. Төв аймагт бол бид нар одоо нөгөө хадал нь энэ нөгөө салгийн дотортой дээл тэгээ нөгөө хоньны ноосны дотортой гүрдэг дээл энтрийнхээ худалдаанд бол гарч байгаа янз бүрийн үзэсгэлэн худалдаануудаар одоо аягүй сайн явж байгаа. Энэ захиалгын хувьд бол Улаанбаатараас тэгээд нөгөө манай цехийг мэддэг, манай нөгөө хоёр даргаыг мэддэг улсууд захиалгаа өгөөд тэгэл ойддаг шүү дээ. Одоо тэгээ аймагтаа бол одоохондоо бол нөгөө бөөрөлжүүдийн цахилгаан станц гэдэг байдаг шүү дээ. Тэрнээс бол захиалга авах гээд яригдчих байгаа. Дулааныхан бас яригдчих байгаа. Аймгийн засаг даргач гэсэн энэ аймагт байгаа энэ үйлдвэрээ дэмжээ. Цагаат төлбөрт ингээд хамрагдсан энэ цэгээ дэмжээ шүү, ярина шүү гэж байнга л ярьж байгаа. Цаашид Хаган брэнд аялагчид дугуйн спорт зэрэг спортын хувцсны үйлдвэрлэлийг өргөдөхөөр ажиллаж байгаа ба тус хамт олонны хичээл зүтгэлийг аймаг орон нутгаас дэмжиж жижиг дунд үйлдвэрлэлд хөгжүүлэх сангийн зээлд хамруулснаар тоног төхөөрөмжөө шинчилж ажлын байр пара бүтээгдэхүүний тоогоо нэмэгдүүлжээ. Одоохондоо бол манайх энэ дээл күрдэг хоёр байгаа. Ер нь бол нөгөө аялагчдын хувцас гэж байгаа. Тэгээ хөдөөний нөгөө адуучин зориулах хувцас, тэгээ дугуй спортын хувцас. Ерөнхийдөө спортын хувцас руу аягүйх орж байгаа. Сонирхож байгаа тэрийг нөгөө дандаа нөгөө бид нь юунд нь тааруулж ингэж материалын судлаад бүх юмыг судалж байгаа тэгээд хийд юм бэлээ. Тэгээд тэрийг бол аяггүй сайн судлаад судалгаандаа явагдаж байгаа. Ер нь бол нэр төрөл аяггүй сайн уншруулж байгаа. Ажлын хувцсыг бол манайх аяггүй олон төрлөөр хийж байгаа шүү дээ. Күртэг, бомбор, хантаа, зөмөд тэгэл ерөөсө бүх л төрлийн юмнууд орж байгаа. Манай үйлдвэрлэлийг Төв аймгийн захиргаанаас одоо дэмжиж жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдээс жижиг дунд үйлдвэрийн зээл авсан. Тэгээд энэ зээл авснаар манайх ажлын байраа нэмэгдүүлж байна. Тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж сайжруулсан. Дээрээс нь ажлын байр нэмэгдсэн. Ажлын байр нэмэгдэж тоног төхөөрөмжөө сайжруулснаас бас нөгөө гаргаж байгаа нэр төрлөө бас олшруулж сайжруулж байна. Хагаан гэдэг маань нөгөө хаан гэдэг үгийг л Монгол бичгээр гайлаглж бичээл хагаан гэдэг. Тэгээд хагаан брэнд гэдэг тийм брендийг Монголд таниулахын төлөө нэр төрлөө олшруулаад цагаа бас Монголынхаа засгийн газрын нөгөө хөгжил хөтөлбөрийг нөгөө дэмжиж хоньны ноос ноолороо одоо нөгөө хэрэгцээг хаягдаад байдаг шүү дээ. Тэрийг бас хөгжүүлж ингээ ашигтай байлгахын төлөө хоньны ноос, салгийн хөөрөн, гэхдээ хөнгөн дулаахан тийм бүтээгдэхүүн нэр Монголын ард түмний одоо үрэх гэл ажиллаж шүү дээ. Малаас гарч буй ашиг шимийг хаягахгүйгээр хоньны ноосыг эсгий болгож эсгийгээрээ гудас буудингийн дэвсгэр ширмэн ширдэг үйлдвэрлэж байна. Цаашдаа малаас гарч буй ашиг шимийг ашиглан Хагаан брэндээ улам хөгжүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байгаа юм а. За манайх ингээд бас хувц үйлдвэрлэхийн хажуугаар хоньны ноосон бүтээгдэхүүнээрээ ингээд эсгий хийгээд эсгийгээрээ эсгийн гудас, гэрийн гудас, буудингийн дээр тавьдаг гудас, зориултын нөгөө Монгол гэрийн гудас ширмэн ширдэг гэх мэт бүтээгдэхүүнүүд бас дайвар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа. Тэгээ хүмүүс асуудаг байхгүй танахад ингээ хоньны ноосоо юу хийж гэн, дээлнээс гадна хүртнээс гадна юу хийж гэн гэдэг. Тэгээ бид нар бас нэг хүмүүсийн хэрэгцээнд хавж бургерч зориулсан дугуй гудас. Тэгээ бас буудан зориулсан нөгөө буудингийн нөгөө матрасан дээр тавьдаг тийм нэмгэн эсгийн гудас. Тэгээ хөөрхөн хүүхдүүдийн нөгөө шагаа магаа тахад ширдгэн гудас гэдэргээ дандаа эсгийгээрээ тийм гудас хийж байгаа. Нэхинүүд энэ тэнд одоо нэхний жинжид нөгөө авиж өгөхөөр эн чи хэрэггүй штэ гэж хажууд тийш нь хайж яадаг. Тэрийг л одоо өөртөө аваад боловсруулад тийм ээ тэрний нэхийгээрээ одоо юу гэдгийг энэ куртэг дээлэндээ хэрэглэх одоо юу хийж болох юу байна гэдгийг л ерөнхийдөө бол судалж байна. Бас хаямааргүй байна. Монгол малынхаа шиг хаямааргүй байна. Юу хийж болохоор талаар нь судалж үзэж байна. Аль болох одоохондоо бид нар хоньны ноосоо салгийн хөөрөө хэрэглэж байна. Яванда нэхийгээ хэрэгэлдэг болохыг бас зорж ил байна. Бас ялгарах давуу тал гэх юм бол манайх одоо нөгөө Монгол брэнд бий болох гэж үзэж байна да. Тэрүүгээрээ бусад зээгүүд яг нөгөө энэ тэмцээн захиалга хувцас гэдэг манайх бол сажууган нөгөө Монголынхаа Хагаан брэндийг хоньны ноос салгийн хөөр төр цагаан алтаа хөгжүүлэх талаар брэнд болгохыг ер нь зорж जैन тэг хүнд хаягахгүйгээр эднийхэн энийг одоо энэ хойг хайл дээр хайж байгаа энэ хоньны ноос ч эднийхэн юм хийдэж штэ гэж мэддэг болтол нь ажилламаар байна. Дашрамт сонирхуулгад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос дугуйтай аяллаа эхлүүлж 20 улсаар дамжин 14,000 км замыг туулж Английн Манчестер хотод хүрсэн дугуйтай аялагч очирваны аяллаа үнэнч анд болсон салхи ус нэвтэрдэггүй цувыг Хагаан брэнд уралсан байна. Төв нутгийн баялаг бүтээгч нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт бид Хагаан Fashion Outdoor компани Хагаан брэндийг онцоллоо. Дараагийн дугаараар иргэн уулзлаа.
түр баяртай.